Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэд ногдуулах хуулийн хариуцлагыг өнгөрсөн жилээс эхэлж чангаруулсан байдаг. Тодорхойлбол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчлийн тухай хуулиар жолоогч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-оос 30 хоног баримтлах шийтгэл оногдуулахаар зөрчлийн тухай хуулинд өөрчлөлт орсон байдаг. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг асуулсан согтуурсан үедээ дахин машин барьсан шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах 2,700,000 төгрөгөөс 14 хүртэл сая төгрөгөөр торгох, 240-оос 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 3 жилийн хорих ял онохоор болсон. Согтууруулахундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод ингээд нэг шалгуулахаас зайлсхийх буюу эсвэл шалгуулад ингээд согтуурлын зэрэг хэмжээнд тогтоогдоод ингээд гарсны дагуу бол одоо хуулийн дагуу арга хэмжээ авагддаг. Энэ бол анхны тохиолдол буюу одоо эхнээд нэг удаага ингээд согтууруулахундаа хэрэглээ баригдаад тэгээд энэ нь одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаад прокурор хянагдаад ингээд шүүхөөр шийдвэрлэгддэг. Ингээд арга хэмжээ авагдсныхаа дараагаар бол энэ бол зөрчлийн арга хэмжээ авчихж байгаа. Хуулийн зааснараа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянган төгрөгөөр торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасах гэх мэтчлэн одоо ийм зүйлийн заалтуудаар шүүхөөр шийдэгддэг. Энэний дараагаараа бол одоо 2 дахь удаага буюу 3 дахь удаага ч юм уу тий. Ахаад нөгөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ асуулцсан байгаа тэр хугацаанд жолоодох эрхээ сэргээг байгаа юу гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдлыг бол давтан гэж үзэж байгаа. Ингээд давтан ийм тохиолдол гарлаа гэхлээр зэрэг бол нөгөөх зөрчил маань давтан болоод ирэхээр хэрэг болж байгаа. Уурхангай аймгийн хэмжээнд 2025 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргасан 1412 зөрчил илрүүлснээс давтан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн 185 иргэн хуулийн дагуу хариуцлага хүлээсэн байна. Эдгээр иргэдээс 10 эмэгтэй жолооч байсан нь харамсах сэтгэл төрүүлмээр. Аймгийн хэмжээнд 2026 он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан 80 иргэний зөрчил илрүүлснээс давтан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан 12 иргэн эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээгд байна. Согтуугаар аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн жолоодсон зөрчил өдөрт дунджаар 4-5 удаа зөрчил илэрч байна. За баяр ёслол энэ үеэр бол 7-оос 8 орчим согтуугаар тээврийн жолоодсон одоо 40-50% нэмэгдэж байгаа. За тэрнээс гадна аймгийн цагдаагийн газараас тогтмол нэгдсэн хян шалгалт хийж ажиллаж байгаа. За энэ үеэр бол бас муу адил 8-аас 10%. За дээрээс нь эрхийн үлдэхгүй тээврийн жолоодсон зөрчил бас нэлээдүүд бүртгэгдэн шалгагдаж байгаа. За жолооч иргэд маань бас согтуугаар тээврийн жолоодсон үедээ бас цагдаагийн албаагчийн тавьсан хуулийн шаардлагыг за зарим нэг албаагч нар биелүүлэхгүй тулгуундаа нэг хэрэглэсэн үедээ тээврийн жолоодсон зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй. Тиймэрхүү байдал бол цагдаагийн байгууллагт бүртгэгдэн шалгагдаж байгаа. Улсын хэмжээнд жилд ойролцоогоор 120 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж 600 гаруй хүн ослын улмаас харамсалтайгаар амь насаа алддаг байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээд хохирогчид хүн дэвтэр гэмтэл учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хасах, 2,700-аас 14 сая хүртэлх төгрөгөөр торгох, 240-оос 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ажээ. Тиймээс иргэд та бүхэн согтуугаараа тээврийн хэрэгсэл барихгүй байхыг анхааруулж байна.